Бүгдээрээ сайн уу? Шинэ влогт маань тавтамаарл. Энэ влог маань Монголоос дүү маань ирээд бид хоёр хамтдаа нэг өдрийг гадуур хэрхэн хөвчлөлтөд өнгөрүүлсэн талаарх влог маань байх болно. Тэг өглөө босоод охиноо цэцэрлэгт нь хөрвөж өгчөөд бид хоёр сонсод унлаа явсан байгаа. Сүүлийн үед болохоор солонгос пистачиотой амттангууд нэлээд вайрал болж байгаа байхгүй юу? Тэг энэ кофе шоп нь болохоор саяхан нэгдсэн нэлээд очиртэй грек йогурттэй пистачиотой амттан гардаг газар байгаа. Бид хоёр тэгээд энийг өмнөх өдөр нь хараад яг ирнэгээд чексэн байгаа. Тэгээ энэ нэрээ бит хоёр кофегоо захиалангаа грек йогурттай пистачиотой десертийг захиалж утсан байгаа. Үний хувьд болохоор 18,000 вон гэжсэн. Кофе нь болохоор нэг нь 8,000 вон хавцаасан. Тэгээ энийг удаа идээд үзэхэд бол айгүй дэжгүй санагдсан. Амт нь хүртэл нэлээд гоё байсан. Гэхдээ үний хувьд бол нэлээд үнэтэй санагдсан. Тэгээ дээр нь зүгийн балын ингээ бүтнээр нь тавиад өгдөг учраас нэлээд ялуун санагдсан. Тэгээ эндээсээ гараад бит хоёр тэр орсон байгаа. Сонсогчдын энэ хавь ерөнхийдөө болохоор гадаад зуулчид айгүй ихтэй гой дэлгэрүү зөндөх байдаг аахгүй. Тэгээ бит хоёр энд 2-3 газраар орно гэдээ яг өчигдөр ярилцсан байгаа. Тэгээ эхнийх нь болохоор тэр эндээс бит хоёр кушин авангаа эндхийг сонирхъя гэж бодсон. Тэгээ дэлгүүр нь бол үнэхээр гой санагдсан. Доторх интерьер, засал, бүтээгдэхүүний өрөлтгөө бүгдөө ер нь нэлээд сонирхолтой санагдсан. Тэгээ би эндээс болохоор кушин аваад дүү маань болохоор кушин тэгээ мис тавсан байгаа. Хоёрын дараагийн орсон газар болохоор тамуурын саахгүй яг тэрийнхээ эсрэг талд нь байдаг байхгүй. Тэгээ ийшээ орсон. Энтхийн дотоод засал интерьер бол бүр үнэхээр гоё юм бэлээ. Энд гадаадууд аягүй их байсан. Тэгээ бүгдөө энд том мөгний хажууд 6 ахуулж ийсэн. Тэгээ эндээс болохоор гоё гарын тос авъя гэж бодсон. Тэгсэн чинь үнэр нь болохоор надад ерөөсөө таалагдаагүй. Бүгдөө тийм хурц ургамлын үнэртэй санагдаад байсан. Тэгээд би ч ургамлын харшилтай хүн учраас зэрэг таалагдах үнэр ерөөсөө байгаагүй. Сав баглаа бодлын хувьд бол бүр айгүй хөөрхөн санагдсан. Савнаас нь болоод хүмүүс ер нь бас нэлээд авдаг байж магадгүй гэж бодсон шүү. Хоёрын дараагийн орсон газар болохоор Романд байхгүй юу? Эднийх чинь уруулан өнгөлөгч уруулын модгаар аягүй алдартай. Тэгээ бид хоёр нэг уруулын модог авъя гэж орсон. Тэгсэн чинь бүр ийм олон төрлийн өнгөтэй байсан. Бид хоёр тэгээ сонголтоо хэрхэн хийх вэ гэж бодож ийсэн чинь варан болон кул тоноор ингээ 2 хуваагаад аягүй гоё өрөө тавьсан байсан. Тэгээ өөрсдийнхөө арсны тоноороо уруулан өнгөлөгч нүдний тэн гэ бусад бүх зүйлсээ сонгох боломжтой юм лээ. Дотроо босс ингээ зураг авахлах хөрхэн ийм рандом маягаар тоглоом авах гээд зөндөө олон хөрхөн хэсгүүд байсан. Тэгээ бид хоёр эндээс болохоор нэг уруулан өнгөлөгч аваад гарч ирсэн байгаа. Хоёр тэгээ дараагийнхаа газар руу явж байгаад ийм хөөрхөн дэлгүүр рүү орж утсан байгаа. Энэ дэлгүүр бүр ерөөсө бүх төрлийн декор, гэр ахуйн хэрэгслүүд байдаг юм билээ. Тэгээ бүгд айгүй хөөрхөн заагууртай, чанартай санагдсан. Ер нь гэрээ айгүй гоё чимэглээ, гоё болохыг гэж бодож байгаа л энэ дэлгүүрт ирэхэд бүх төрлийн байх юм лээ. Бид хоёр энэ газар нэлээд удсан. Тэгээд айгүй хөөрхөн юмнууд зөндөөх байсан. Одоо та нарт юу ясныг харуулъя.
Хоёрын дараагийн орсон газар болохоор Марти байхгүй юу? Тэгээ ерөн бол Марти орё гэж бодож байгаа үйл яг энэ сонсогдны салбараар нормоор санагдсан. Бусад газрууд нь болохоор сонголт загварын хувьд айгүй бага байдаг. Энд ч бол бүх төрлийнх нь бүтээгдэхүүнүүд байдаг юм билээ. Тэгээ бид хоёр эндээсээ цаашлаад нүү орсон байгаа. Нүү болохоор зэрэг үн айгүй боломжийн хэрнээсээ загварлаг бараанууд бүр айгүй олон төрлөөр байдаг байхгүй юу? Нүдний шил, гутал, малгай, цүнх гэх бүх төрлийн юмнууд байдаг. Энэ болохоор дөрөв давхар тэгээ бүр нэлээд том дэлгүүр байдаг байхаа. Бид хоёр энд нэлээд удаан явсан. Тэгээ эндээс нэг 2-3 зүйл авсан байгаа. Хоёрын хамгийн сүүлд орсон газар бол байдлууд байгаа. Эндээс бодолк авахар ирсэн. Тэгээ эндхийн материалууд нь бүр үнэхээр гоё чанартай байдаг болохоор эндээс нэг бодолк авсан байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг газраас талах аваад тэгээд харих төлөвлөгөөтэй охины маань цэцэрлэг 4 цагаас тартдаг учраас зэрэг ерөн ирж явах хэрэгтэй. Тэгээ энэ талхны газар бол бүр үнэхээр гоё ахгүй юу? Тэгээ энэ ч бүр ингээд нэлээд очиртай байдаг. Дотроо бол бүр ингээд суухын тулд нэг цаг маань хүлээд тэгээ битэр болохоор зүгээр аваад тэгээ шууд явах байгаа. Эндхийн шоколадтай талхам нь ерөн бүр хамгийн гоё нь. Тэгээд талхаа авчаа шууд гэрлүүгээ харна гэ метронд явж исэн чинь үеэл дүү маань яг манад ирж таараад охины маань аваад хийсэн. Бид хоёр тэгээ өглөөнөөс хойш нэлээд удаан явсан байсан болохоор өлсөөд тэгээд миний нөгөө орох туртай хоолны газар нь штэ. Тэнд зорж очиод хоол идсэн байгаа. Бид хоёр тэгээд нэлээд удаан суусан болохоор айжуудаад таксидаар гэртээ харсан байгаа. Тэгээд Солонгосны өдрөлтүүтэйгээ айгуу гоё өнгөрөөлөө. Тэгээд энэ хүртэл влогийн маань үтсэнд баярлалаа.